Сайн уу манайхаа. За voice over хийдэг бичлэгтээ эргээд тавтай морил урт удаа хугацааны дараа voice over хийж байна. Яагад гэвэл миний хашил хөдлөөд тэгээд жоохон ашлын юм уугаад унтаарад ямар ч итгэхгүй тэгээд ер нь хэд хоногуд ингэж өнгөрлөө. Тэгээд одооноос дахиад бичлэгээ идэвхтэй оруулна гэдгийг амлаж байна манайхаа. За ингээд хүүхдээ унтуулчаад шүн гэрээ цэвэрлээд гэрийн хамнуудыг хийсэн. Яагаад шүн хийж байгаа вэ гэхээр би өдөрт нэг маникюр дэрж нэгээс хоёр хүний хумс юм уу хумс бодож өгөөд эсвэл хумс хийгээд ингээд байхаар гэрээ ажил тэгээд миний өөрийн ярьс арчилгаа ер нь өөртөө цаг зав гаргах тийм юмнууд маань жоохон хоцорчод байгаа. Тэгээд гал удрахыгаа бас жоохон гараас гаргамаар болоод байгаа. Тэгэхгүй болохоор гал удрах жоохон ялхраад тэгээд ер нь намайг ер нь юу ч хэлэхгүй тэгэл ер нь надтай зуралдаад байх санаатай байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би маргаашнаас нэг челленж эхлүүлэе гэж бодоод байгаа. Маргаашнаас ямар челленж эхлүүлэх вэ гэхээр гэрээрээ маникюр хийдэг ээж сард хэдэн төгрөг болох юм бэ? Хэдэн төгрөг болдго юм бэ гэдгийг нэг тийм 30 хоногийн челленж хийгээд үзье гэж бодсон. Тэнгүүтээ маргааштай бэлдээд өнөө шүн ингээд гэрээ цэвэрлээд маргааш өглөөг гоё шинээр эрт хүчтэйгээр гоё хөтнө гэж бодоод. За тэгээд ус гизгээ ухаагаад нүур амдаа маск тавиад ингээд нэг хэсэгт өөртөө цаг гаргаж цагийг өнгөрөөлөө. Хичнээн шүн агаад гэсэн ер нь бол би ингэж л өөртөө цаг зав гаргахгүй болвол өдөр болвол би ингэж сууж явах надад ямар ч цаг зав байдаггүй. За тэгээд хашил бол нэг юм билээ. Яа юу ч хийхтэй. За тэгээд би яг ингэж хөвтөж байхдаа ингэж утсан. Яг ингэж бод мэрэгдэж байхад маань хөр орж ирэх юм бол надаас бүр хайх баха гэж бодсон. Хэсэг бас жоохон ганцаараа инээгээд. За тэгээд гялс арьс арчилгаагаа хийчээд үсээ хатангаа бичлэгнийхаа voice over-ыг хийж байна. За тэгээд энэ бичлэг маань ерөнхийдөө 3 цаг 30 минут гэж дуусч байгаа. Харин би одоо voice over хийж байхдаа 4:10 болж байна. За тэгээд контент хийдэг гэрийн юмнуудыг амжуулдаг тэгснээ хажуугаар нь маникюр хийдэг ийм ээжийн цаг зав ингэж л гардаг манайхаа дараагийн бичлэг хүртэл түр баяртай.